боловсрал эрүүл мэндэд холбоотой юм ярина. Хөдөө тендер авчаад ирнэ ашиглалтанд оруулахгүй 7-8 жил болсон байрлалууд байж байгаа. Ногоон Нурсмын соёл спортын төв гэдэг байгаа. Одоо 7 дахь жилдээ байна уу, 8 дахь жилдээ байна уу? За Хотхорон уурхай гэдэг байгаа бараг 9 дахь жилдээ байна уу энэ жил. Эмэлэг тэн чин сургууль цэцэрлэгтэй эмэлэг уурхай тэнд нөгөө олон уурхай байгаа. Тэгээд аваараас л гардаг эмэлгийн барьж өгдөө анх 400 сая төстэй байсан одоо 2 тэрбумд авч байна. Одоо ийм юм байна. Ийм энэ дээр одоо хариуцлага тоосч ажиллахгүй л ирнэ аудитын газар цангийн ам сая инкангулан сайд ярдгаар ирнэ хар дансанд оруулахгүй л энэ улс чинь төсөв өсгөөд улсын төсөлд хөндрөл учруулж өстэй. Энийг анхаарах шаардлагатай байгаа юм аа. За үлгийн үерийн хамгаалтын асуудал байж байгаа. Анх 12 тэрбум байсан одоо бараг 30 тэрбум хүрчүүд. Ийм л асуудал байгаа. Жалгад онгоцоор явж байгаа жалгад агаад үерийн хамгаалт хийцэн. Хот тойрол хамгаалт хийгээ ноёдлон үер болгох тэгээд ихэнх айлууд усан давтсан асуудал байгаа юм. За дараа нь энэ эрүүл мэндийн салбарын өөр зээл асуудал байж байна. За энэ эмийн компани өргөд ах юм. Эмэлгүүчин одоо эмнэлгийн хэрэгслүүгээр явахгүй. Энэ одоо эмийн төсөв урсгал зардлын цангийн массан гэсэн би эрүүл мэнд яамнаас асуусан. Цангийн мен дээр бас анхааралтай бас хандахгүй зарим юм дээр одоо шууд хасчаад энэ цаашлаад эмнэлгийн туслан жилчилгээ салгарч байгаас өсөж байна. Одоо хөвж байгаа улсууд гаднаас эм авчирж байна. Эмнэлгийн хэрэгслэг гаднаас авчирж байна. Гадагшаа явж байна. Очор дараал хэдэн сараар хүлээж байна. Ширэгдэх тийм асуудал гарч байна. Даатгалаа асуудал хэмж хэмжлүүлж чадахгүй байна. За өндөр өртөгтэй юуны хамаарал бүлгийн юунаас хамааралтай бүлгийн багцаас хувийн эмнэлгүүд их хэмжээний одоо тэрмаар нэм авчаад тэгээд төлбөр төлөвлөж байгаа асуудлууд байж байна. Үнэхээр эрүүл мэндийн салбарын ажил хүнд байна. Харин Бачуугар сайд очоод бас нэг зэгсэлж авах шиг байна. Тэгтээ эрүүл эмнэлгийн туслан жилчилгээний байдал хүнд байгаа шүү. Эрүүл мэндийн салбарын төсвийг битээ хасаашээ та нар. Цангийн амных маань анхаарат энийг. Саана одоо ширэгдэл өсөж जैन тэгээд эми үн өндөр байна, буухгүй байна. Эм авч чадахгүй байна. Үнэхээр хүнд байдалтай байна. Энийг нэг анхаараач гэдгийг хэлмээр байх юм. Нэгдүгээр, хоёрдугаар энэ эмэлэг барьчаад төсөв боцоор баталж чадахгүй ховд багийн эмэлэг барьчаад 3 дахь жил болж байна. Тэнд сургуультай, цэцэрлэгтэй олон айл байдаг. Цайхан эмнэлгийн барьцсан мөрлөө төсвийн баталж өгдөг. Ийм асуудал байж байна. Машин нь олгоцсон. Эмч нь бэлэн байж байгаа. Одоогор ганц баг амжил ажиллаж байгаа. Их эмч нь тэр нь тэнд хүлээж байгаа. Тэгээ байшин гин одоо мансныг манаач тэнд л байж л байгаа. Тэгэхээр ийм одоо байрлал байвал комплексээр шийдэж явахгүй болох гэсэн байж байна. Ноёдлонгийн өдгөөд тэр том эмнэлэг баригдсан онцлогын төв бас дотор тоног төхөөрөмжөнд дутагдлаа энэ жил бид нэр тавьж байна. Ялангуяа сэхэм эсаслын асуудал дээр. Тиймээс ийм энэ дээр анхаарч ажиллаж гэдэг хэлмээр байх юм. За Лувсан цэргийн хамгаалан гишүүн үг хэлье. За би одоо энэ 25 оны төсвийн гүйцэтгэл ярьж байна. За мэдээж хойтон ингээд 26 оных яригдсан. Тэгээ эндээс нэг юм тогтолцооны шинжилгээ одоо хийдэг нэг юм эрх зүйн боломжуудын өгдөг одоо байгаасаа гэж би бодож байгаа. Тэгэхээр одоо үндсэндээ бол бид нар ингээд нэг юм баахан зовлон тоочоод тэгээ нэг зовлонгийнхаа шалтгааныг олохгүй бол зовлонгийнхаа нэг үндсэн шалтгааныг олохгүй бол зовлонгоос арилахгүй гэдэгтэй адилханаар одоо ингээд бид нар үндсэндээ бол энэ төсвөөс санхүүжүүлдэг энэ тогтолцоогоо нэг жах эргэж харах болсон юм шиг байна гэж одоо би одоо 3 удаа салбарын сайдаар засгийн газрын гишүүнээр ажиллаж байна гэж бодогдоод. Одоо жишээ нь бол цаашдаа төр ер нь ингээд ийм сургууль цэцэрлэгүүд ингээд бариад барьсан нэртэй ингээд нэг юм баахан өндөр зардалтай ийм тогтолцоогоор явах юм уу? Эсвэл одоо төрийн хувийн хөгжлийн түншлэлийн хэлбэрүүдийг одоо гаргаж ирэх юм зайлшгүй шаардлагууд байна гэж бодож байгаа шүү дээ.
Одоо бол үндсэндээ бол манай боловсролын салбарын 100 гаруй мянган одоо багш ажилтнуудын чинь бараг 50 гаруй хувь нь багш ус ажилтнууд болчиход байж байгаа шүү дээ. Тэгэд нөгөө төрийн албаа агчдын тоо нэмэгдэж байгаа нэг юм тоо нэмэгдээд байдаг. Шинэ сургууль цэцэрлэг орох бүр дандаа төрийн албаа агчдын төрийн үйлчлэгээний албаа агчдын тоо нэмэгдэх. Уг нь түрүүчийн удаа би бас боловсролын сайд дээр ажиллаж байхад одоо шинээр орсон цэцэрлэг сургууль дотор байрууд дээр би ер нь үйлчлэгээний ажилд нэмэхгүй, гэрээт ажилтнаар явъя, аутсорс хийя гэдэг их сайн одоо туршлагуудыг бас нэвтрүүлээд ингээд нэг үр дүнд хүрэх ёстой байсан. Тэгээ харамсалтай нь бол ингээд энэ бодлого дундаа гээгдээд сарнаад ингээд алга болчих шиг боллоо. Тэгэхээр би одоо сангийн яам, эдийн засгийн хөгжлийн яамных одоо цаашдаа бол энэ төсвийг санхүүжүүлдэг энэ санхүүжилтийн тогтолцоог бид нар яах эргэж хармаар юм байна гэж харж байгаа. Одоо бид нар маш сайн гүйцэтгэгч нар их олонтой болсон. Монгол улсын барилгын салбар бол одоо жилд 20 мянган айлын орон сууц барьждаг ийм хороолол барьждаг ийм чадвартай. Манай салбарт бол одоо сургууль цэцэрлэгүүдийг бол нэг жил байтугай 6 сарын дотор гүйцэтгэжсэн сайн туршлагууд байгаа шүү дээ. Тийм биз дээ ганц зэрэг дарга. Хөдөө суманд 650 хүүхдийн сургуулийг оруулж ирсэн энэ компаниуд бас байдаг. Тэгэхээр энэ үндэсний энэ гүйцэтгэгч нар энэ компаниудыг одоо яг энэ сургууль цэцэрлэг сайн барьж байгаа компаниудыг одоо урамшуулдаг. Одоо энэ нь тогтолцоо руугаа бид нар нэгдүгээрт орох хэрэгтэй гэж байна. Хоёрдугаарт бол энэ гүйцэтгэлийн суурилсан санхүүжилтийн тогтолцоо руу орохгүй бол ингээд 2-3 жилээр хувааж тавиад ингээд яг л үндсэндээ бол төр өөрөө энэ бүх юм чинь тендерийн онглыг чинь төр өөрөө үүсгэж байгаа байхгүй. Зөвхөн хэрэг шинэ төр өөрөө үүсгэж байгаа. Тэгэхээр төр одоо энэ байдлаасаа нэг салж ер нь одоо салбар бүхэн одоо цаашдаа бол энэ зөвхөн барилга байшин биш. Одоо амархан хэлэгддэг энэ компьютер тоног төхөөрөмжүүд, за эмнэлгийн тоног төхөөрөмжүүд гэх мэтлэнгээр ингээд энэ төсвийн одоо санхүүжилт нөгөө юуны санхүүгийн түрээсийн одоо хэлбэрээр 3-5 жил түрээслээд амархан хэлэгддэг зүйлүүдэд төр худалдаа авалт хийхгүйгээр нэг ийм хэлбэрүүдийг хийдэг. Энийг ингээд нэг төсвийн ерөнхийлөн захирагчдад нь бас тодорхой эрх мэдлүүдийн өгдөг нэг ийм реформын шин чанартай төр яаж хизээ одоо үр дүнтэй, өгөөжтэй, бүтээмжтэй төр болох байл гэдэг асуудал яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ боломжуудын одоо энэ төсвийн тухай хууль, за энэ төрийн албаны тухай хууль, за тендерийн хууль гэдэг нэг хэдэн чөтгөр тушаа болцсон хэдэн хуулиуд байгаа даа шүү дээ. Тэгэхээр одоо Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэ чөлөөлөе гэдэг энэ хүрээнд бол одоо цаашдаа бол энэ төсвийн ерөнхийлөг захирагч нарт одоо яг энэ хөрөнгө оруулалт, тухайн салбарын хөрөнгө оруулалтыг яавал одоо өгөөжтэй хурдан болгох вэ? Санхүүжилтийн хамгийн зөв хэлбэрүүд юу болох вэ гэдэг энэ тогтолцооныхаа шинжилтийг бид нар ярихгүйгээр ингээл жил бүхэн яг л ийм зовлон ярина. Аудит яг л ийм дүгнэлт уншина. Тэгэд ингээд тодорхой шийдлүүдгүй бодлогын шийдлүүдгээр бид нэр худажээ шүү. Нэг юм шаварц суудсан ингээд нэг л ийм машин шиг л болцсон улс орн болчиход байж шүү дээ. Тэгэхээр хамгийн их одоо хөрөнгө оруулалтууд татдаг энэ боловсролын салбар, эрүүл мэндийн салбар, манай байнгын орооноос одоо бас иймэрхүү